Бид яг одоо студид олон улсын стандартуудыг нутагшуулах үйл явц Монгол улсад ямар сорилт авчирч боломж бас бий болгож байгаа талаар Эмират төрийн бус байгууллагуудын удирдах зөвлөлийн дарга Дэлгэр сайхантай ярилцж байгаа. Танд өглөөний зүрхий. За өглөөний мэнд. Тэгэхээр бас ер нь Future Finance and Professional Leadership 2026 гэсэн олон улсын хурал бас удахгүй зохион байгуулагдах гэж байна. Тэгэхээр бас эндээс бид ямар хүлээлттэй байх болоод энэхүү арга хэмжээний бас үндсэн гол зорилго нь яг юу гэдэг талаар та бас товчхон тайлбарлахгүй. За Америк төрийн бас байгууллага нь бол ер нь олон улсын стандарт, олон улсын мэрэгчлэн зэргийн чиглэлд сургалт судалгаа үйл ажиллагаа явуулдаг байгууллага л да. Тэр нь өнөөдрийн нөхцөл байдалд байгууллагууд, бизнес, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хаашаа чиглэх ёстой вэ гэдэг дээр бид гол анхаарлаа хандуулж байгаа. Өмнө нь бол бид тэр тодорхой ажлыг төлөвлөд хийдэг. Тэр нь бол нэгтлэн бодох бүртгэлийн стандартын дагуу гардаг гэж явдаг байсан бол одоо нөхцөл байдал 21-р зуунд өөрчлөгдөж байна. Учир нь өнөөдөр нэг аккаунтинг стандарт гэдэг юмнууд байна болоод ASG гэж олон төрлийн доктортой байдлын стандарт, төрийн байгууллагуудын доктортой байдлын стандартууд гэдэг стандартууд шинжлэгдэж байна. Энэ нь бол бид зөвхөн үйл ажиллагааг явуулахдаа бүртгэл тооцооны талаас нь харах биш, засаглалын талаас нь, дээрэс нь доктортой байдал талаас, дээрэс нь соёлын талаас нь харах хэрэгтэй гэдэг рүү хандуулж байгаа. Ер нь цаашдаа бидний харж байгаагаар бол цаашдаа альч бизнес, альч төрийн байгууллагууд энэ нийгмийн засаглалын төвшингээ, соёлын төвшингээ, доктортой байдлаа тэгээд дээр нь нэмбэл магадгүй ногоон чиглэлд харахгүй бол ер нь үйл ажиллагаа хязгаарлагдах юм байна. Энэ бол бидний өмнө томоохон сорилт авчирч байна. Энэ тал дээр бид цаашаа одоо яаж ажиллаж байна, цаашдаа хэрхэн ажиллах вэ гэдэг талаараа талуудтай санал солилцож тодорхой үр дүн гаргахын тулд бид энэ хурлыг, олон улсын хурлыг зохион байгуулж байна. Энэ бол маш олон талын оролцож байгаа юм оролт. Тэгэхээр үндсэн зорилго маань бол яхахгүй өнөөдрийн нөхцөл байдал бидний хуучин хардаг шиг биш болсон байна. Нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Зөвхөн стандартын төвшин нэгтлэн бодох бүртгэл санхүү зөвхөн нэгтлэн бодох бүртгэл талаас нь харах биш. Харьцангуй өргөн хүрээтэй харах юм шаардлага байна. Тэгжээж өнөөдрийн дэлхийд дээр бид илүү хүчтэй оршин байх боломжтой юм а гэдэг талаас нь харж байгаа юм. Тэгэхээр бас яг эх 7 хоногт бас энэхүү арга хэмжээ бан зохион байгуулагдана гэж байгаа. Тэгэхээр ер нь хичнээн орны ямар хүмүүс хүрэлцээж оролцох байгаа бол нөгөөдгөр бас хоёр дахь асуулт нь бол Монгол улсын хувьд бас бүртгэлийг бас төдийлөн сайн хөгжиж чадаагүй бид нар бас хийж чадахгүй байна гэдэг шүүмжлүүд бас нэлээдгүй явдаг шүү дээ. Ялангуяа төрийн хэмжээнд. Тэгэхээр энэ тал дээр бид бас тодорхой ахиц дэвшил гаргах тийм шийдлүүдийг санал болгох уу? Тэгэхээр энд гадаадаас бол олон байгууллагын төлөөлөлд ирж байгаа Швейцарын менежментийн сургууль, BRD, ACC, CGMA гэдэг олон тэр нэгтлэн бодох бүртгэл стандартыг хэрэгжүүлдэг байгууллагуудын төлөөллүүд ирэх гэж байгаа. Дотооддоосоо бид төрийн байгууллагууд болон засгийн газар төрийн байгууллагууд, зохицуулагч байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд. Тэгэхээр бидний гол зорилго бол энэ олон талуудыг оролцож бид тэнд очил заагаад нэг зүйл чиглүүлээд байх биш. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал бидний өмнө тулгамдсан энэ хүүд сорилтыг яаж амжилттай давах вэ? Ирээдүйд бид хаашаа чиглэж ин тэрэн дээр нэгдмэл ойлголтоор цаашаа яаж явах вэ гэдэг. Нэгтлэн бодох бүртгэлийг бид бол хардаг өнцгөө өөрчлөх ёстой. Нэгтлэн бодох бүртгэл бол нэг тайлан тооцоо гаргаад сууж идэг зүйл биш юм аа. Өнөөдрийн байдлаар бол яхахгүй тэр нийгмийн засаглалын чиглэл рүүгээ өрсөлдөх чадвараа сайжруулах, доктортой байдлыг анхаарах ёстой гэдэг рүү илүү явах ёстой. Энэ тал дээр хөгжлийн төвшин харьцангуй сул байгаа юу гэвэл санал нийлнэ. Тэрс өнөөдөр Монгол улсын нэгтлэн бодох бүртгэлийн стандарт, салбар болгоно гаргаад байгаа стандартууд бол тодорхой хэмжээнд хөгжиж байна. Тэр бол өнөөдөртөө хангалттай биш гэдэг нь бол бидний гол энэ арга хэмжээний гол үзэл санаа бөгөөд энэ арга хэмжээнээс гарах гол үр дүн юм. Нэгтлэн бодох бүртгэлийг одоо орчин үеийн гарч ирж байгаа шинэ стандартууд төр доктортой байдал, доктортой хөгжил, засаглал, соёл гэдэг рүү харах ёстой. Жишээ нь өмнө нь бол та бид бол нэгтлэн бодох бүртгэлийн тухай хууль, тэм дүрм журмыг ингээд биелүүлэл болчихдөг байсан байна да. Гэтэл одоо бол тэргээр хангалттай биш. Хэрвээ бид гадаад зах зээл дээр ажиллах гадны байгууллагуудтай хамтарч ажиллах, хэрвээ Монгол улс өөрөө гаднаас хөрөнгө оруулалт татгах байгаа юм бол тэр доктортой байдал, байгууллагын соёл, стандартуудыг нэвтрүүлж чадсан байдал, тэгээд дээрээс нь тэр байгууллагын засаглалыг илүү хардаг болсон. Тоо үзүүлэлт бол амжилттай байдлыг бүрэн илэрхийлэхгүй л гэсэн юм хэлж байгаа юм. Чинь өнөөдөр нэг компани үнэхээр мундаг ажиллаж яж болно. Бидний нөгөө хуучин нүдээр харахад бол маш их ашиг олсон байж болно. Гэхдээ тэр компани бизнесийн ёс зүй, соёл, ирээдүйд оршин тогтнох доктортой байдал үнэт зүйл нь алдагдсан байвал ямар ч ашигтай, ямар ч гоё санхүүгийн тоотой тийм компаниуд бол ер нь цаашдаа амжилтанд хүрэхгүй.
нэг удаад ашиг өндөр олсон гэдгээр л үйл ажиллагааны хэмжигдэх юм байдал руу шилжиж байгаа юм. Энэ утгаараа бид нар яг энэ чиглэлд ажиллах ёстой гэж үзэж байна. Бидний энэ хурал, олон улсын хурал гэдэг зүйлийг хурал гэхээсээ илүү томоохон нэгдлийн платформ гэж бид ойлгож байгаа. Олон талууд саналаа солилцдог, олон талууд эндээс нэгдмэл ойлголтод хүрэх ийм л боломж гэж хараад байгаа. Тэгэхээр бас яг арга хэмжээний тухай future finance буюу санхүүгийн ирээдүй гэдэг чиглэл рүү бас үндсэндээ чиглэж байгаа учраас нөгөөдөгөр яг тогтвортой хөгжлийн тал дээр аваад үзэхээр ер нь бүртгэлийн талбар маань ялангуяа нэгтлэн бодох бүртгэл маань хэр чухал оролцоотой энд бас нөлөөллийг үзүүлж байгаа. Нөгөөдөгөр энэ арга хэмжээнээс үүдэлтэйгээр бас ямар санаачлагууд гарах юм хүлээлт бас байгаа бол. Тэгэхээр гол нь яг таны хэлсэн асуултын сүүлийн хэсгээс нь хариулж эхлэе. Хамгийн гол чухал зүйл бол бидний энэ Амира төрийн бас байгууллагын үйл ажиллагаа бол ерөөсөө олон улсын мэргэжсэн зэрэг олон улсын энэ зөв стандартуудыг Монголд нутагшуулах, олон улсын зэрэгтэй Монгол залуучуудыг бий болгох, тэр залуучуудаараа дамжуулж Монголын төрийн болон бусад байгууллагууд дээр энэ ирээдүйн чиглэсэн стандартуудыг нэвтрүүлж тэдгээрийн үнцнийг нэмэгдүүлэх юм зорилготой бид. Тийм учраас эндээс гарах үр дүнг бид харахтаа хамгийн гол нь өнөөдөр Монгол улсын нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын зөвхөн нэгтлэн гэхгүй олон улсын бусад мэргэжлийн зэргүүдийн хувьд тэдгээрийн хийж чадах зүйлийг бид зөвөр харах ёстой. Дэлхийн хаашаа явж байгааг бид нэгдмэл байдлаар ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол улсын төсөв дээр ч гэсэн байгууллагуудын хувьд ч гэсэн ерөнхийдөө бид нар бүртгэлийн стандартаар 30-аад жил цаана нутагшуулах тухай яриад байгаа болохоос биш. Энд шинэ бий болоод байгаа сүүлийн үеийн хандлагыг нутагшуулах тал дээр бид нар тийм амжилттай ажиллаж чадахгүй байна. Ногоон байдал, нийгмийн засаглал, байгаль орчин тийм ээ. Тэгэхээр энэ доктортой байдал зэрэг дээр бол бид нийлээд анхаарал хандуулах шаардлага байна гэж яриад байгаа. Үрдэн бол ийшээ чиглэх ёстой. Тэгэхээр таны хувьд бас яг экспертүүдийн зархад яг энэ талбар дээр энэ тухайн салбарт хамгийн ихний хэмжээнд Монгол улсад бас яг нэн тэргуунд ийм томоохон сорилт болоод байгаа хүчин зүйлүүд гэвэл юуг нэрлэж болох вэ? За сорилт болоод байгаа хүчин зүйлүүд олон бий гэж би хардаг. Өнөөдөр нэгдүгээрт хамгийн том сорилтууд бол энэ зүйлээ бид нар дахин яриад байгаа нь бол яг энэ зүйлээ бид нар зөвөр олж харж гэнэ гэдэг асуудал. Монгол улс дэлхийдээ хөл нийлүүлж алхам дэлхийн жишгт хүрнэ гэдээ яриад байдаг боловч аль ч төвшөндөө бид нар энийг зөвөр харж чадж гэнэ үгүй юу гэдэг нь бол нэлээд том сорилт болдог. Бид нар их олон гадаад гоё үгнүүдийг ашигладаг болсон. Инновац гэж ярьдаг те олон үгнүүдийг бид нар ашигладаг боловч entrepreneurship гэж яриад байгаа боловч яг энэ зүйлс нь юу болоод бидэнд яаж тусах гээд байгаа вэ гэдгийг бид зөв олж харах нь бол хамгийн том сорилт. Энийг зөв олоод харчих юм бол шийднүүд бол мэдээж бий. Хоёрдугаар асуудал нь энийг бид нар яг тухайн төрийн байгууллага болон тодорхой байгууллагууд дээр бид нутагшуулах ёстой. Нутагшуулна гэдэг зүйл бол шууд авч ашиглахаас илүү энэ Монголын орчинд жишээ нь инженеэр бол өнөөдөр Монгол улсад бид нар ногоон зээлийг гэл нэвтрүүлэх гэж ногоон зээлийн хөрөлцөө хангалтгүй байна гэж. Тэгвэл энэ дээр ногоон зээлийг хэрэгжүүлэхэд зөвхөн байгаль орчинд нөлөөлөлөөс гадна тэр байгууллагын соёл стандарт дээрээс нь бусад засаглалын хүчин зүйлс бол чухал нөлөөтэй гэж харж байгаа. Сайн засаглал байхгүй бол ногоон чиглэл болон эсвэл улсын тэр доктортой хөгжлийн тэр хөгжилтэй хөл нийлүүлэлт алах боломж нь хязгаарлагдана. Зөвхөн бизнесийг мөнгө гэж хараад байгаа нь одоо бол цаашдаа явахаа болжээ гэдгийг бид ойлгуулмаар байна. Тэгэхээр төгсгөлнөөс нэг зүйлийг тодруулахад уг арга хэмжээ маань өөр нь одоо цаашдаа тогтмол зохион байгуулагдаж яг энэ салбарын асуудлыг бас тодорхой санаачлагуудыг гаргах тал дээр ер нь ажиллах. Бид нар бол энэ үйл ажиллагааг бол тасралтгүй цаашдаа үргэлжлүүлж явуулна гэж харж байгаа. Энэ бол анх удаагийн том хурал. Гэхдээ энэс өмнө Амира төрийн бас байгуулагдсан 2-3 жилийн хугацаанд бол асар олон ажлуудыг хийсэн. Бид нар бол гишүүнчлэлтэй болж чадсан. Дээрээс нь олон улсын мэргэжсэн зэрэг гэдгийг Монголд ойлгуулах тэр ажилд бол нэлээд их дэвшил гарсан. Энэ зэргийг ойлгуулах гэдэг нь тэр хүмүүсийг бид нар сурталчлах гэдэг биш. Олон улсын төвшөнтэй хөл нийлүүлэн алхах олон улсын соёл стандарт бүр тэр хандлагуудыг Монголд нутагшуулж тэгснээр Монгол улсын хөгжил дэвшилд бид нар хувь нэмэр оруулна л гэсэн эмэл байр суурьтайгаар ажиллаж байгаа. Эмэлдэр нэг зүйл бас тодорхой Монголд бас мэргэжсэн нэгтлэн бодох хөтөлбөрийн институт гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг уг газар маань үйл ажиллагаа талдаа ер нь хэр зэрэг бас өнөөдрийн байдлаар
доктортой явуулж байгаа бол өнөөдөр бас мэрэгшүүлэх тал дээр нэлээд олон жил ажиллаж байгаа юм дүр зургаас харагдаж байгаа шүү дээ. Тийм, Монгол Улсын мэрэгчлийн эхлэн бодохын институт олон жил ажиллаж байгаа. Энэ байгууллага бол сайн ажиллаж байгаа гэж би өвдөө боддог. Бид ч гэсэн тэдгээр тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгээд эдгээрээ хамтд нь яаж хөгжүүлэх вэ гэдэг талаас нь харж байгаа. Бидний харж байгаа сегмент бол харьцангуй арай олон улсын стандарт, олон улсын тэр түвшин рүү Монгол залуучуудыг аваачснараа Монгол улсын төрийн байгууллага хувийн хвшлүүд нь илүү их үндсэнтэй болж илүү их олон улсын зөвлөлийн чиг хандлагад нийцсэн энэ хөгжлийн зам руу алхах боломжтой юм байна гэдэг талаас харж байгаагаараа баг зэрэг ялгаатай. Тэрээс ерөнхий зорилго бол нэгтлэн бодох санхүүгийн ажилчдыг мэрэгшүүлэх гэдэг агуулгаараа бол ер нь харьцангуй ойролцоод байна. За танд урилга хүлээн авч хүрэлцэн ярилцсан баярлалаа. Тэгэхээр бид яг одоо студид олон улсын стандартуудыг нутагшуулах үйл явц Монгол улсад ямар сорилт боломж авчирч байгаа талаар Амера төрөмс байгууллагын удирдах зөвлөлийн дарга доктор Дэлгэр сайхан эрхэмтэй ярилцлаа.